За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр бид нар спорт цамцны суур эсгүр ашиглан өөртөө болон хайртай хүмүүстэй гоё шинэ жилийн цамц хийхийг хамтдаа сурах байгаа. За хэрэглэх өнгө материал маань болохоор эдлэл урт цамцан дээрээ ханцооны уртаараа тооцож авдаг байгаа. За мөн метр 50-аас 2 метрээс гарна. За мөн манжетны материал хэрэгтэй 50 см. За бидэнд сулын зайтай суур эсгүр байгаа тийм ээ. С арзмарын биетэй хүн байж болно, М арзмарын биетэй хүн байж болно. Гаргасан суур эсгүр маань за ингийн суур эсгүрээ бид нар ашиглан пижакны эсгүрээсээ ерөөсөө урагшаа ингэж нэмэлт ямар нэгэн нугалдаг ингэр байхгүйгээр анхны ингээд энгийн эсгүрийг буулгаж авсан байна. За үүнд яагаад ийм хоёр зураас ингээд ар болон ингэр дээр би тус гаргаж авсан бэ гэхээр яг го заавал дээр доор ингэж тавих албагүй л дээ. Яагаад энийг зурсан бэ гэхээр эргэлан мөртөө буюу эргэлан ханцуг хүмүүс маань бас их сонирхож байсан учраас эргэлан мөрийг бид нар хоолойны ухлаацаасаа голоос нь хойшоо 1 см. За мөн сугны дугуй хэсгэлэг уусгаад ингэж хувааж авдаг байгаа. За хэрвээ та бүхэн маань эргэлан ханцуг сонирхож байвал одоо хийж үзмээр байвал пижакны эсгүүр дээр заасан байгаа. Даван дээр хэсэгтээ бид нэр тайлбарлаж заасан байгаа. Тэрхүү хичээлийг давтан үзээрэй. За ингээд мөн ханцууга О цэгийг тэмдэглээд зурсан байна. За энэ зурсан зураас маань ерөнхийдөө бол оюутлогоо эсгүүрүүд байгаа. За бүгдээрээ тэгэхээр 1 см-ийн оюутлыг гадуур нь тойруулж харандаа эсвэл палмастер балаар зурх нэ. За мөн спорт цамц гэдэг утгаараа сул чөлөөний зай ихтэй байдаг учраас би мөрний одоо оюутлыг нэмэхээс өмнө хэрхэн хоолойны ухлаацыг ухаад мөрнөлгөө нэмдэг вэ? За хоолой эсхийг ухаж өгөхгүй бол хүний толгой маань ордоггүй байгаа спорт цамц. За тэгэхээр энэ маань ингээд артал маань хэдий ингээд өндөр харагдаж гэсэндээ энэ ташааны оюутлаараа чицсэн байгаа шүү. Энэ хажуугийн оюутал нь ингэрийн хажуугийн ташааны оюуталтайгоо чицүү байгаа гэсэн үг. За арзмаар хуургах буюу спорт цамц болгох. Ерөнхий анхны суур дээрээ хоолойны ухлаац байгаа тийм ээ. 1 см хасж өгдөг байгаа. За ингэж хасаж өгснөөгөө бид нар ийшээ нэмдэг байгаа. 1 см-ийг мөрнөлөг гэсэн үг байхгүй юу? За 1-ээс 1 онт. За магадгүй хоолойгоо бид нар 1-ээс 1.5-ыг хасаж өгсөн бол яг түүнтэйг адилхан 1-ээс 1.5-ыг мөрнөлөгээ нэмж өгдөг байх нэ. За ингэж уусгаж нэмж өгнө. За суганлаа болохоор мөр маань 1-ээс 1.5 нэмэгдсэн юм бол суг маань арзмаар хуургал буюу баг зэргийн сул хувцсанд эсвэл өөрийнхөө S арзмарыг M одоо арзмаар болгож хувилгаж байгаа бол хоолойгоо ухаад мөрнөлгөө нэмээд буцаагаад суганлуугаа доошоо хасаад өгдөг байх нэ. За үүнийг ингээд харж байгаа. За мөн хажуугийн шугам дээр 1 см-ийг нэмж өгдөг байгаа. За энэ бол оюутал биш шүү. Оранж өнгөөр зурж байгаа хэсэг маань арзмаараа би сул цамц хийх гэж байгаа учраас арзмаараа чүд сулын зайтай мөн мөрийн унжуу хийх гэж байгаа. За унжуугаас гадна эсвэл нэх унжуу мөрөнд дургүй хүн бол ер нь бол заавал энэ одоо хоолойг тийм ээ ухаж өгснөөрөө 1-ээс 1.5-аар ингэж хоолой хэсгийг дугууруулж ингэж ухаж өгснөөрөө бид нар толгой маань багтаж ордог байгаа шүү. Тэгээд би энийг заавал ухаад байгаа. Хэрвээ хоолойг ухаж хайчаад одоо мөр маань яг сайхан таардаг цамцны эсгүр дээр тийм ээ мөрнөөсөө доошоо нэмж өгөхгүй болвол яадаг вэ гэхээр хоолойгоо хасаад идэг мөр маань жижигдээд хувцс нь айгу онцгүй харагдана гэсэн үг. За ингээд нэмсэн байна. Хажуу ташаанлогоо бас 1-ээс 1.5-ыг нэмж өгдөг ахнаа. За би ихвчлэн 1 см авдаг байгаа. За бүгдээрээ одоо фронт буюу урт талын ингэрийнхээ арзмаарыг томруулъя. За арзмаар томруулах буюу
спорт цамц болгох тийм ээ. За үүн дээр би бас тасалдаа зурсан байна. Анхны одоо суур эсгүр маань болохоор энэ хоохгүй юу? Суур эсгүр. Зохион бүтээлт гэж нэрлэж болно. За тэгэхээр эндээс доошоо 1 см-ыг би ухаж өгнө гэд ингээд тэмдэглэсэн байгаа. За ингээд тодруулчих. Ингээд ухсан. За одоо үүнийгээ би мөрөнлөгөө 1 см-ыг нэмж өгөх хэрэгтэй байгаа. За мөн ар дээр 1-ээс 1.5 бол урд ингэр дээрээ ч мөн адилхан авна гэсэн үг. За ингээд уусгаж өгсөн. 1-ээс 1.5 нэмсэн бахнэ. За хэрвээ эргламшвал яг уу энийгээ заавал юу яахгүйгээр одоо энэ эсгүүр дээр хийхгүйгээр хайчилж авчаад ханцан дээр наагаад оёлын тавилтаа авчиж болно гэсэн үг. Энэ маань болохоор эрглан ханцаных шүү. Эрглан гэдэг нь та бүхэн маань мэдж байгаах. Одоо ийм ханцан байдаг тийм ээ. Одоо ингээд хоолонлого орцсон, хүзүүлэг орцсон ханцуутай хувцсыг реглан гэж нэрлэдэг шүү. За реглан мөртөө пижак гэж болно. Реглан мөртөө буюу ханцуутай спорт цамц гэж болно. Бомбер гэж болно. За би мөрөнлөгөө доошоо ингээ 1 см нэмсэн учраас одоо ташаан дээрээ 1 см нэмнэ. За ногоон маань болохоор анхны зүгээр энгийн суур эсгүүр байгаа. За ингээд энэ маань бас доошоо 1 см суганд ухаж өгөх бахнэ. Ар дээр ухсан тийм ээ. За тэр шиг ингэ чинь. Тэгэхээр энэ хэсэг маань хэрэггүй, энэ хэрэгтэй болж байна гэсэн үг. За идэл урт болохоор идэл урт гэдэг нь болохоор бидний одоо дурын хэмжээ аахгүй юу? Хэр урт цамц хийх юм? Тэрийгэ хэмжээгээр авна. Магадгүй богино хийж болно. Урт цамцанд уртаач хүмбэж болно. За ингээд оранж ханцаа маань боллоо. За ингээд оранж хипи маань боллоо. Одоо ханцаа бас нэмээд өгөх хэрэгтэй байдаг. Согны хлацаа бид нар энд хасаж өгсөн тийм ээ. Доошо 1 см суулгасан бол ханцаагаа мөн адил энэ хэсэг нь оёддог учраас доошо суулгаад өгөх нэ. 1 см хасна гэвч чинь. За энэ талнаас адилхан байгаа. Спорт хувцас буюу спорт цамц хийхэд. За О цэг маань яг хэвэндэ. О цэгийг яа тэмдэглээд байна гэхээр О цэг маань мөртөө ойдог оройн цэг байгаа. За үүнийг бид нэр бол өөрчилж болохгүй гэсэн үг. За оройн цэглүү бол нэмдэггүй шүү манайхаа. За хэрвээ одоо ханцууны эсгүүр дээр бид нар анхаарах хэвээр зүйл байдаг тийм ээ. Оогоос доош ууг болохдоо спорт цамц болон бомбер дээр арай бага гардаг байгаах та нар одоо анзаарж байгаа ах тийм ээ. Арай бага гардгийг анзаарж байгаа ах. А хэрвээ пижак бол арай урт гардаг байгаа шүү. Өндөр ингээд шовгор гардаг. За тэр тусмаа бид нар ханцаа нь одоо хэрвээ хөөрхөн одоо ийм хунаас нуглаатаа ийм цамц одоо хийж өмснөө гэвэл дээшээ нэмж өгдөг байгаа шүү. Уусгаж тэрийг загварчилгаа гэж нэрлэдэг. Одоо би өөр өнгийн палмастраар оёлын тавилт зорих болно. Одоо саяны загварчилсан эсгүүр дээрээ оёлын тавилт тавина гэсэн үг. За оёлын тавилт тавихдаа нэг анзаарж байгаа зүйл нь болохоор юу вэ гэхээр би арын гол дээр оёдол тавиагүй байгаа. Арын гол хэсэг маань оёдол тавихгүйгээр давгаа нуглаад зэсэн гэсэн. За бусад талдаа бол энэ цэнхэр өнгөөрөө би оёдлын 1 см-ыг ингэж тойруулан зурна. Оранж талыгаа би одоо өөрийн эсгүүр гэж бодоод тийм ээ. Анхны одоо хоолойны ухлаацаар ирсэн бол энэ маань байх нь тийм ээ. За тэгэхээр одоо оранж тал байсан учраас энийгээрээ авнаа гэсэн үг. Энэ зөвөө гэсэн үг. За би урд ингэрээ бас битүү хийх учраас оёлын тавилт тавихгүй. За эсгүүрээ хийхдээ давууга хээгийн хээтэй ингэж тааруулаад
нэг талаас нь хөөж хэсэг гэж байна. За магадгүй би цаад ирмэгээ өөрлөгөө ингэж тавиад хоёулангийн битүү хэсгэж болно гэсэн үг. За мөн хам хилэн болон ширхэгтэй материалаар одоо цам цөмт хийж байгаа үед илж үзээд ширхэн доошоо байх ёстой. Энэ хээтэйгээ таарж байгаа шүү. Би урдаа битүү. За урдаа гэдэг маань урд ингрийн гол маань цахилгаангүй битүү нуулж хэсгээд угалж өмснөө гэсэн хоолоогоороо. За тэгээд мөн хоёулын тавилтаа авсан маань ингэж. За хэрвээ цаатлын ирэмгээс бас эсхийг гэвэл нуглаад эсгэж боломжтой шүү. Арыгаа эсгэхдээ арын гол маань бас битүү учраас ойдлог байгаа. За мөн уртлаа маш жижигхэн сэтлээд өгнө. За энийг бас нугалж эсгэж байгаа ирэмгүүдийг дандаа жижигхэн сэтэлж өгөө тэмдэглэдэг байгаа. Голын шуумын. За мөн босоо чиглийн дагав эсгсэн. Босоо гэдэг нь метрлэж өгдгийн ирмэг дагуулсандаа ингэж уртаашаа эсгдэг. За ингээд хадгалах хөрөн дээрээ бүгдээрээ ойдлоо. За тэрний ханцуу, энэний ханцуу гэж заавал тэмдэглээ гэдэг байгаа шүү. За спорт цамц болон сул чөлөөтэй энэ цамцыг ойхдоо эхний дараалал нь болохоор мөрний ойдлыг ойдог. Зөвхөн мөрний ойдлыг ойно. Арт тал маань арай өндөр болсон байгааг анзаарж байгаа бах. Тэгтээ ташааны ойдол маань чицүү байна. Энэ хоёр. Ингрийн ойдол, арын ойдол ташаагаараа чицүү. Гэхдээ ар нь арай өндөр байгаа. Энэ бол ингэр арай илүү ухлаацтай байгаа. Урд ингэр нь тийм ээ. За эсгүүрнүүд дээр бүгдээрээ гоё тэмдэглээ хийгээрэй. Ойдолтоо миний спорт цамцных, сул цамцных, эсвэл пижакны ханцуу, пижакны ингэр гэд. За ийм болсон байна. Хажуугийн ойдол маань чицүү байх ёстой. Мөрний ойдол маань болохоор чицүү, энэ ойдол маань чицүү идэж ар нь арай илүү өндөр байгаа. Энэ бол зөв байна гэсэн үг. Гайхаад одоо нөгөө зарим хүмүүс анх удаа хийж байгаа болохоор гайхдаг байгаа шүү. Ар нь ягаад өндөр урт байна гэд. Хажуугийн ташааны ойдол маань яг чицүү байгаа. За арт тал маань энд байна. Ар нь энэ бүгдээрээ ойдлын тавилттай эсгүр. Урд ингэрээ хавсарлаа. Одоо бүгдээрээ мөрөө иноо эхлээд 1 см-ийн ойдлын тавилттай. Хоолой чицүү, мөрний ойдол чицүү ах хэвээр. За мөн та бүхэн маань гэртээ хэрэгсний жижиг ахуйн хэрэгс эсвэл Зингер брендийн хэрэгсний машинтай бол бас сайн. Үүнийг 1 см-аар ойчоод бүгдөө хэрэх ёстой байгаа. Хэрэгсний машинаар. Хэрвээ сэмэрдэггүй материал бол яг хэрэггүй байж болно. Зигзагаар одоохондоо аргалчиж болно. Зигзаг гэдэг одоо нөгөө гурвалжин юм ойдол гэдэг тийм ээ. Тэр зэгтээ яг хэрэгс бол биш шүү. За 2 мөрийг ойсны дараа ханцуугаа ойдог байгаа. За front view ханцааны минь урд хэсэг нь энд байна. Арай илүү арагшаа зүлхийж ирсэн арт тал байна. Тэгэхээр арт талтайгаа ар нь урд ингэртэйгээ ингэрнэ. Оёгддог бахны. За мөрөө ойсны дараа бүгдээрээ ингэж ойх хэрэгтэй байгаа. Энэ уртл нь арай илүү гүн ухлаацтайгааз мөрөө ойж хэрсний дараагаар О цэгээ би түрүүн сэтэлсэн тийм ээ. О цэгээ мөрний ойдолтойгоо нийлүүлээд ингэж ойдог байгаа. Хоёр хандсан маань Т хэлбэртэй юм шиг харагдах хэрэгтэй байгаа. Оёод мөн адил үүнийг хэрэгсний машинаар хэрж өгөх хэрэгтэй байгаа шүү. Зүүдж жоод ойл илүү сайн байдаг.
ханцуу маань наачшаа хунраад гүгээд авахгүй. За ингэж оёх хэрэгтэй байгаа. Түүний дараагаар энэ ханцууг хэрээсний машинаар хэрсний дараагаар сугаа ойдог байгаа. Энэ сугаа нөгөө сутгаа ингэж тэлбэртэй ойдог байгаа. За мөн бидэнд энэ цамцыгаа одоо манжат гэлж оёх 50 см манжат тас хэрэгтэй байгаа. Ар болон ингэрийн мөрөө 1 см-аар нэгтгэж ойно. Өнгийн өнгөөр нь хавсраад хоолой хэсэг яг чацуу байна. Бас мөрөн чацуу байна. За түүний дараагаар биднэрт гэртээ гэр ахуйн хэрээс болон зигзаг байвал үнийг зигзаг юм уу хэрээсээр ингээд хэрэх ёстой байгаа. 2 мөрөө эхлээд хэрнэ. За ташаагаа бол оёх болоогүй байгаа. Ташааг спорт цамц ер нь сул чөлөөт загварын цамцыг мөрөө оёод мөрнийхөө ойдлын дараа хэрээсээ хийгээд түүний дараа ханцуугаа ойчоод сугаа ойдог байгаа. За мөн мөрний ойдлыг арагшаага буюу ар тал руу дарж эндүүднэ. Ийшээ ар тал руу дарж ойно гэсэн үг. Ханцуугаа ойхдоо их биенийхээ мөрний ойдлыг ар тал руугаа дарж ойно. За баруун буюу ханцууныхаа тэмдэглэгийг маш зөв хийх хэрэгтэй. О цэгээ мөртөгөө ойно, оройн цэгээ. За мөн урд ингэр буюу аль хэсэг нь гэдгийг маш сайн тодорхойлсны дараа ханцуугаа байрж ойх ёстой. Арыгаа хартаа нь ингэрийгээ ингэртэй. О цэгээсээ 2 тишин хөөгөөд 1 см-аар ойх ёстой байгаа. Яг шулуунаар нь ингээд согны ойдлтонд тааруулаад зүүцсэн байна. За согны ойдл маань энэ байна. Энэ ойдлоо заавал нэг тал руу нь ингэж дарахаасаа илүүтэйгээр 2 тал руу зөрүүлчих болно. Зөөлөн нэмгэн болдог. Тэгээд сугаа доошоо 1 см-аар 20 хүртэл ойно. Сугнаасаа дээшээ ханцуугаа 1 см-аар ханцны үзүр хүртэл ойх хэрэгтэй байгаа. Оёод эндүүцсэн байгаа хэрээс нэмж ирсэн. Хоолойны ухлаацаа бид нар тойруулж метрээр хэмждэг байгаа. Сантиметр талаар нь хэмжинэ. Хулдаас метрээр хэмжүүл илүү амар сайн байдаг. За гарсан тооноосоо хидж гарч болно, 40 гарч болно, 50 гарч болно, 60, 65 ч гарч болно тийм ээ. Хүзөөний маань тойрог одоо хоолойны ухлаацны маань түүнээсээ 15 см хасаад сундаг талаар нь манжаадгаа бид нар тасдаж авдаг байгаа. Арай жижиг тасалж авдаг гэсэн үг. За минийх 65 гарсан байна. За сундаг талаар нь манжаадгаа зүссэн. Манжаадны маань өргөн нь болохоор одоо өргөн буюу өндөр нь 4-5 см байдаг байгаа. За ингээд хэмчгэр 50 см байна. Яг нийт ухлаацаа тойруулаад за мөн хормоны манжаадгийг бас тэгж хийдэг байгаа. Тойргоо хэмжээд 15-ыг хасна. За хэрвээ суналт багтаа материал бол 5-6 см нийт тойргоос хасаж хийдэг байгаа. Суналт ихтэй материалаар хэрвээ манжаат хийж байгаа үед бол 20 см-ийг хасдаг. За нормал ийм манжаатыг даавн материалн дээр хийхдээ 15-ыг хасаад буцаагаад татаад тойруулаад ойдог байгаа. Эхлээд одоо энэ манжаатныхаа амсрыг 1 см-аар ойоод хагалж эндүүднэ. Түүний дараагаар ийм тойрог болонгууд нь өнгө талын гадна тал руу харуулад ингэж барьж агаад хоолойны ухлаацтай жигд татаж өгч ойно гэсэн үг. Голоор нь буюу 1 см-аар ойно.
За манжатхны маань өргөн нь болохоор бэлэн махта 5, 6, 7 см байна. Тэгэхээр нугалж оёод ойдолтойгоо гэхээр 12-оос 14 см-ийн өндөртөө ажиллагаа зураад хайчлана. Урт нь болохоор цамцныхаа мөн адил доод ирэмгийн хэмжээд тойруулж хэмжээд 10, 15, 20-ыг хасч болно. За их биенийхээ хормонд нь залгаж ойсон манжатхнаасаа үлдсэн өөдс юм тал материал үлддэг. Түүнийг ханцооны үзүүрэндээ хийгээд өгч болдог байгаа. Хоёр ханцооны үзүүртээ нэг нэгээр нь хүчж болно гэсэн үг. За ханцооныхаа манжатхийг эсгэхдээ тойрог болсон байгаа ханцооны үзүүр маань байгааз үүнээс хэмжээд яг 2 хуруу би дутуу эсгдэг байгаа. Ойдолтой гэсэн үг. Ойдын тавилттай ирнээсээ 2 ийм давхар байгааз энийг нугалцсан байгааз ийм нугалцсан ийм. Тэгсэн ирнээсээ ийм ойдолтой ирнээсээ яг ингэж чацуулаад энэ хоёр ингэ барихад үүндээ 2 хуруу дутуу байхаар аваад түүнийг буцаагаад нэгээр оёхоор ийм баг болтгоо гэсэн. Ханцооны маань манжаадаг. За үүнийгээ бас бид нэр хагалж эндүүдээд нуглах хэрэгтэй байгаа. Дотор талд нь ойдлыг харуулад гадна талаас нь ингээ харахаар манжаадаг маань ийм гоё болсон байна. За ийм 2 см хэрэгтэй 2 хуруу ингээд бараг 3 хуруу дутуу болчихж байгааз оёхтой болохоор 2 хуруу дутуу байсан оёсны дараа 3 хуруу болчихж байгаа гэсэн. За одоо үүнийгээ өнгөөр нь авсраад өнгө гэдэг нь болохоор манжатхны маань арай ингээд ширхэгтэй тална гэсэн үг. Товгор хийтэй тална. За тэр товгор хийтэй талаа ханцооныхаа өнгөтөө ингэж хавсарлаа. Нугалж урьжаад одоо 3 давхраар нь бид нар оёх хэрэгтэй байгаа. За үзүүр маань томдоод байвал үнийг татаж өгнө. Жигэд татаж ингэж оёод хэрхээр энэ маань ингээд гоё жигэд хунирж өгнө гэсэн үг. За хэрээсний машинаар мөн адил гоё тойруулаад жигэд татаж барьж агаад хэрэх ёстой. Тэгвэл хэрээсний утас нь дараа нь таталтаад байдаг. За манжатх маань юм хөөрхөн болсон байна. За хормоны манжатга мөн адил оёод хэрээд тэгээд цанц маань бэлэн болж байгаа. Хийгээд амархан ирнээсээ маш хөөрхөн хэрэглээтэй хувцас. За энэ удаагийн хичээлээр хамтдаа байсан баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баярлалаа.